сарын 1 одоо чинь 4 сарын 14. Тэгээд 5 сарын 1 болоход ерөнхийдөө яг бүтэн 1 жил ажилгүй байлаа. Ажилгүй байж үзлээ. Тэгээд тэр 1 жилийн за нэг 80% нь ерөнхийдөө 20% нь жоохон хүнд хэрэгтэй мэдрэмж авч мавал аав ээж туслаад хичээн туслал ямар нэгэн байдлаар нэг жижиг юм хийчингүүтэй тэгэл тэр чинь бас хүнд хэрэгтэй болж байгаа гэдэг мэдрэмжтэйгээр 20% нь явсан бол 80% нь бол ийм хинд чирэггүй мэдрэмжтэй бас байж үзлээ. Тэгээд ер нь 4 сарын чигтэй амар гайхамшигтай байсан надаа. Яа тэгэл мэдгүй фитнес явж л хийгүүлсэн. Өдөржингөө хийх юм байхгүй. Тэгэл яг гоё 4 сартаа гоё тонхоо болоод эрүүл өөхний хэмжээгээ хасаад ингээд гээд нэлийн юм калори тоолж барьдаг юм механизмтай явсан. Тэр тэгтээ ерөөхдөө нэг юм committed одоо турж гоё биетэй болох нь committed болоод үзье гэж явсан л та. Гэтэ яг үндэ ерөөс committed болохгүй байсан. За ингэж яагаад хийж байгаа вэ гэхлээр би постлох үгөө мэдэхгүй байна. Гэтэ ямар тач нэлийн Гэхдээ би яг мэдээд байна. Энэ яг гормон гэж би мэдээд л юм л та. Яг гэхдээ үнэхээр юм ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихлээр ингээ гормон руугаа чигчдэг л дээ бас. Тэгтээ мэдэхгүй юм. Тэгээд за гормон биш байлаач одоо өнөөдрийн миний одоо амьдралыг харж байгаа ленз маань нэлийн юм готранг гэх нь ашиг юм бэ. Ингээд маш зориггүй. Тэгээд нөө хүмүүс бясалгал хийх ёстой гээд ингээд бясалгал хийх гээд суух гэсэн чинь бас ингээд маш их допамины хэрэглээтэй байс хийгээл Instagram байс хийгээл YouTube байс хийгээл Netflix HBO ямар нэгэн кино үзээл эсвэл ямар нэгэн философи сонсоод ямар нэгэн юм сонсч л байдаг. Бэлий маягтай болчихж байгаа байхгүй юу? Тэгээд сүүлийн 1 сар бас фитнест яваад энгийн хаалгалтаа гээд явсан чинь улам бас committed болох тусмаа улам ингээл наалаагалаа юм л та. Одоо хэтрүүлж идэх таамаг гэхэлэр басгүй. Гэхдээ бас булимиа хөдлөл булимиа хийжэл. Булимиа чинь бас нэг төрлийн допамины хэрэглээ ах. Тэгэхээр ингээд угаасаа ингээд ажил хийхгүй байгаа тохиолдолд допамин бол замбраага алддаг юм байна. Тэгээ би ер нь одоо ажилгүй яаж амьдраад байгаа юм бэ гэж гайхаж ивэл маш сайн гэр бүлтэй төрч гисэн болохоор тэгээд тэднийгээ ер нь парасайтлаад нэг жил амьдэрсэн гэсэн үг. Тэгээд парасайтлж байгаадаа нэг гимж байхгүй энэ бас асуудал тэдний хувьд асуудал биш гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн миний хувьд үнэхээр асуудал болоод ирлээ. Тэгээд тэгтээ амар сони юм байна. Одоо энэ чинь мэдхгүй одоо. Яаж яагаад гэж л тайлбарлая да. Яаж яагаад ийм нэг тийм материалистик хүсэл байхгүй, амбиц, карьерийн амбиц байхгүй, гэр бүлийн гайхалтай сайхан мөрөөдөл бас нэг тийм 30-аас дээш гэх хөдөлсөн. Тэгчингүүд би одоо 27-тай одоо энэ жил 28 хүрнэ гэхэлэр чинь үсрээд 2 жил мэлгийн юм ч юм уу. Гэхдээ 30 гараад нөгөө гэр бүлийн миний төлөвлөгөөр явах ч юм уу юм. Гэхдээ ер нь ингээд хүний амьдрал бас амар симплэл байгаа юм л да. Яг нь миний нүдээр одоо гэр бүлтэй болох нэг юу байна. Карьер хөлөө гэж бас одоо нэг хүний кармандах мөнгийг хэдэн хүний кармандах мөнгийг их болгохын тулд явна. За жоохон зөв хүнийхээ холбоо хамааралтай хүнийхээ карманд мөнгө хийгээж бодоод эрдэнэт очиад дэлгүүр дээр зогсох нь яг аав ээжийн маань хувьд икигай маш зөв юм байгаа ч гэсэн миний хувьд бол ингээ бүр бас маш зүгтаадаг юм ойлгохтой юм аяа амьдрал. Тэгээд за өөрөө тэгвэл лаг болоод хэл юмаа сураад магистраар явмаа гэх. Тэгэхээр ямар нэгэн excuse өөртөө гаргаж ирээл тэгэл шаардлага бүрт гэл ингээл байж л байгаа юм л та. Тэгээд одоо шинээр бас ажилд орё гэхлээр яг бас оюутны амьдралаас гараад шинэ ажилд ороход ч амар гоё амбицтай дээ шүү дээ. Бүх юмаа сураад ингэж юм
гэдэг шиг ийм амбиц одоо төрхөөгөөд бас итгэлгүй. Тэг яг ийм аимшигтай тийм готралтын хаосрал биш ч гэсэн нэг тийм унтаа. Тэг яг одоо ингээд амьдрал дээр баахан философицсан. Тэг яг тухай үед дандаа л нэг юм temporary байдлаар надад тусалж чадаад байсан. Яг юм lifelongly надад ингээд амьдрал чинь ер нь юм гэдэг юм тодорхой юм би бас олж чадаагүй л дээ. Яг одоо ингээд амьдралаа илүү амархан ингээд стресстгүй байхын тулд амьдрал чинь угаасаа л учир утгагүй шүү дээ. Ингээ яг өөрөө ямар нэг юм зохиогоод явж байгаа байхгүй юу? Би зохион бичлэгтэй тийм сайн биш гэж. Тэгээд ер нь л юм нэг тийм за бурхан л гэж яриа да. Надад хувь тавилан гэж байдаг. Тэгээ хувь тавилангаараа л явдаг гэж ерөөхдөө бас боддог. Надад завшаа одоо гэр бүлийн маань хураасан зөв карма ч гэдэм үү? Өмнөх насны маань сайхан карма ч гэдэм үү? Тэр карманаас хэтэрхий сайн болоод ингэж амар сайн happy одоо ингээд ер нь хэн бүхний хүсдэг амьдралаар би хүсч амьдарч байгаа юм л та. Миний энэ одоогийн статус бол нэг тийм амар эрхчлөөтэй бүр эрхчлөө бүр амар гэдэг шиг би одоо ингээд нисэж байгаа шууг хараад ер нь л бас харсангүй эрхчлөөтэй амтан гэхэлэр шууг л төсөөлт өгöd байдаг шүү дээ. Тэгээд би яг шуу шиг л сүүлийн хэдэн сар бол яг шуу шиг байлаа. Гэхдээ бас шувуунд ч бас аюу уйтгартай юм байна. Ямар нэгэн байдлаар нэг юм эрхчлөөгөө хаалгаж ийж байдаг жамтай юм байдаг юм уу хашаа нөгөө нэг ин янгаараа. Тэгэхээр миний эрхчлөө хэтэрхий ихтэй дагаад бол намайг ямар нэг юм хийлээч гэж бас. Юу ч яриад. Гэхдээ ерөөдөө зүгээр гормон гэж би бодож байна. Одоо ингээд очгүй юм биний мэрээд эхний 7 хоног бүр амар happy шүү. Life is so feeling good гэж зүгээр өдөр болгон тэр дуу сонсоод шүү. New dawn, new life энэ гэж шүү. Бүх юм new шүү. Тэгж жаал 2 дахь 7 хоног гэл гоё бас мэдэрсэн шиг байж байгаа л яг нэг сүүлийн 7 хоногийн сүүл хэсгээр бол ингээд ямар ч шалтгаангүй үйлж мөлөө яг ихч үлсэн юм байхгүй. Өчигдөр би бүр ямар шалтгаангүй үйлээ за. Тэгээ би бүр бас эмгтэл хүн гэлтэй гэж боддог. Тийм шалтгаан надад ер нь ганц л зовлон садаа байна. Юу миний амьдралыг харах үнцгтэй гормон л байна. Гэтэ бас эмгтэй болж төрсөндөө баярлалтай юм аа. Эрэгтэй болоод төрчихлөөр бас илүү хариуцлага авт юм шиг санагдаад идэв нэг тийм мөнгө олох хариуцлага. Одоо монголчин ерөнхийдөө нэг тийм жоохон хуучинсаг штэ. Би эсвэл хуучинсаг эмгтэй нэг ямар мөнгө зовох шаардлагагүй нэ тэргээд өөрөөгөө ингээд өөрхөн тийм хариуцлагаас зүгтаалгацсан. Тэгээд одоо өст алт юм уу гэж бодхолоор одоо тэгээ юу ч хийж алах юм бол доо. Тэгээд шийдэл гаргая. Шийдэл гаргая гэж бодох юм бол юу яа та? Сурыг та. Яг ажлаас гараад би нэг юм 2-3 сар бол нэлийн хилээ бэлдсэн. Ер нь бол бас нэлийн гаццсан байсан төвшнөөс нэг төвшин агсан гэж бодож байгаа. Тагтай. Яг чинь ихтэй амар том. Харагдчих юм. Тагтай чинь өндөр нэсдэг үлээ. Тулаан давхар. За шавууг гэснээс. Гэхдээ ер нь нэрээ бид нар аягүй тагтаа шиг санагдсан. Их чөлөөтэй гэхдээ нэг тийм яах гэж газраар байгаад бид нартай хамт амьдраад идэв. Тэгэл ер нь бид нартай нэг төвшөнд байна гэхлээр чинь бид нарыг иддэг. Биш бид нарын хардаг тоглож байгаа хүүхдүүдийг хамт харж ийн мэдрэмжийг филингийг бүгдийг нь хамтаа мэдэрч ин гэхлээр нэг тийм шуудаас тагтаатай илүү дөхөх юм шиг санагдаад идэв. Юу ч юм. Яг ийм болоод энэ заяа нэр ингэсэн. Би гэхдээ энэ дарааны бичлэгийг постлох юм болов уу? Миний өс бол өсөл өөр юм. Би тэгээд ер нь бол бас миний мөрөдлүүдийн нэг нь ютуберлтэй угна. Гэхдээ тэгээд бас тэгээд үнэхээр хүсэл зориг байсан бол нөгөө зүтгүүлээд байдаг хүмүүс шиг зүтгүүлээд байх байлгүй дээ. Өгд бол ингээд миний би баахан инпут авсан байхгүй юу? Ер нь ингээд эрүүл мэндийн талаас ч тэр философи талаас ч тэр эднэрийг би өөрөө илэрхийлвэл бас илүү надад наалтцтай юм уу нэрээ. Тэгээ ер нь бол зөндөө байна. Тэгээд тэгчингүүт би бас яагаад
булимиатад байгаа вэ? Ягаад бичлээд байнга хийдэггүй вэ гэх тэгэхээр нэг бол амар перфекшнист хүн юм уу? Тийм л гэж бодоод байгаа. Одоо нэлийн ийм өөртөө итгэл нэлийн юм баг. Нэлийн юм хэврэг яг ийм чин сэтгэлийн өөртөө итгэл биш юм шиг. Гэтэ бас харьцангуй гайгүй. Тэгээ би яг ингээд яг өөртөө итгэлийн талаар, философийн талаар гэд ингээ ярахлаар юм том юм ярих гэдэг тийм. Ярмаар байдаг байхгүй. Ярих бол үнэхээр хэрэгцээтэй заяа. Тэгчингүүд тийм яриаг YouTube дээр постлох хэмжээний тийм зориг зүрх байхгүй. Тэгэж бас тэнэгтэй яг үү. Дотроо л бодъё. Тэгээд яг нэг ганцаараа бясалгал хийх гээд бүр үнэхээр нэг тулцсан санагдсан байна. Эсвэл за миний гормоны өөрчлөлтөөс шалтгаалаад ч юм уу ийм готрол гэдэг юм надаас ч үгүйс гаргаж чадаа ирэхгүй л дээ гэж. За тэгж бас боохомжоо сайшаа. Гэхдээ үнэхээр готрох ямар ч шалтгаангүй болохоор ингээд би готарч ингэж хэлхээс ичмээр маш сайхан амжилттай юм аа. Тэгчингүү. Тэгээд юу яа. За би ерөөсөө YouTube тийм юм гэж төсөөлөхгүйгээр өөртөө яри. Тэгээд яг ганцаараа соло бясалгал гэдэг юм дээр явахгүй байсан. Нэг сүртэй оролдооч үлдээ. Гэхдээ нэг тийм нэлийн юм дотор савлгаатай. За тийч хараад гарч фитнес рүү явж алхаач. Ч өнөөдөр юу ч хийсэнгүй шүү дээ. За эсвэл ямар нэгэн кино тавьж англи хэл сурмаар ч гэдэг юм тий. Эсвэл ямар нэгэн гоё цоглогдоо тавьж ингээ мүүдэд дэвшлүүлж гэдэг юм заавал юм өөр гадаад допамин юм хаагаадсан. Тэгээд яг ингээ ганцаараа бясалгал хийх гэж болдгүй. Тэгээд тийм болохоор за тэгвэл ямар нэгэн бичлэг ихлүүлчихье гэж ихлүүлсэн байгаа нь энэ ерөөс энэ бичлэгийн зорилго нь угаасаа миний self care-ийн талаар л бичлэг байгаа шүү. Манайхан гэдэг үстэй. So юу яа. Одоо надтай адилхан кейстэй хүн бас байгаа ч юм уу ч мэдгүй. Юу шийдэл гаргая. Тэгээ яагаад бит одоо бас бичээд байгаа вэ? Яагаад одоо ингэж шийдэл хайгаад байгаа вэ? Тэгэхээр ингэж бас бүр асуудалгүй хүн бас биш ээ. Тэгэхээр ингэж мэдгүй яг одоогийн яг энэ point нь одоо нэг хүний эргэлтийн цэг мэгэл гэдэг чинь эргэлтийн цэг гэхлээр би заавал одоо нэг тийш амар зорьсон амар амжилттай болох талаар биш нэг тийм зүгээр л юм мэдгүй ягаад ч нэг эргэлтийн цэг шиг санагдсан болохоор би ингэж хийхлүүлсэн. Тэгээд ингэсэн одоо бүх юмаа гаргая л та. Миний одоо бүх юмыг бас аяа. За хүн юу гэж болох юм яа. Ер нь ингээд өчигдөр уржигдраас хойш бодогдоод байгаа юм нь болохоор юм фитнес талтай заяа. Одоо нөгөө төрөөд одоо 90 кг-аас шууд 40 кг боллоо, тэдэн кг хаслаа гэх нэг гоё нөгөө Instagram дээр байдаг day 1, day 2 гэсэн юм рилүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүсээс нэлийн мотивац авлаа. Тэгэл би юу нэг хараа болдгоо ингэж бодоод бас тэгчингүүтээ бас ер нь л эрүүл мэндийн ном нарка гэдэг нөгөө бас тийм хоол зүйчийн ном тэгээд Atomic Habit гэл ер нь юм амьдралаас авах амар тийм одоо допамины тийм урт хугацааны гоё допамины хэмжээг хаанаас авч болохыг гэхлээр миний бодлоор юу юм бэлээ? Тууштай байдал юм бэлээ. Тэгээ яг юм тууштай байдал процесс дундаа шантарна, тэгээ буцаа босоод явна, үр дүн процесс нь харагдана тий. Зүгээр суусан тэнийсэлтэй шүү дээ. Тийм гэж бодоод би фитнес 4 сарын 1-нд бүртгүүлсэн. Тэгээд би 24 болж байна. Одоо нэг 6 хоног дутуу. Тэгчингүүт миний хувьд ингээд фитнестэд миний зорилго нь тур байсан. Бас нөгөө талаараа турахын тулд юм булчин масаа нэмээд өөхөөсөө хасаад нөгөө өөх чинь юм том байгаад булчин чинь юм жижигхэн байх чингууд энэ хоёрыг юм трансформ ингээд яг шууд lose weight биш юм трансформ маягаар явах юм бол урт хугацаанд үргэлжлэнэ. Тэгэхгүй бол ингээд угаасаа өөхний эс чинь байдгаараа байжлаа. Тийм л юм чинь тэрийг одоо нэг сар мацаг барьж туулаа гэж бодоход дараа сараас нь эргээд эргээл хөөцдөг гэдэг тийм одоо өчнөө л мит байна бүр. Өчнөө л үдэл бодлоо турах талаар бол биш өчнөө үдлээ. Тэгээд тэгчингүүд яг хуу фитнесийг би явлаа нэг амаржин хасалтгүй. Гэхдээ ер нь нөгөө нэг юм хүчтэй яг физикли юм өргөх хүч ч юм уу юм удаан ирж хүчтэй байх
тийм cycle бас амар талархууштай байгаа ч одоо хавруулж штий. Бүх хүмүүс л ядарч ингэж ядраад шүү гэж байгаа ч гэсэн тэгээд ер нь бас ажил хийхгүй байгаа над шиг хүн бас улмал юм амьдрал хийхгүй улмал юм залхаг юм болох байхгүй юу. Тэгчингүүт ер нь бол энэ сард фитнес нь маш зөв хэрэг болсон. Тэгээд маш их хөлөрсөн болчингуудаа мэдэрч хийж сурсан. Тэгээд яг стол байга насаараа фитнес хийдэг охин шиг л явж үзлээ заримдаа 7 хоногт заримдаа 5 заримдаа 3. Ер нь 3-аас ер нь бага ерөөсөө яваагүй. Тэгэхээр бас нэлээд тууштай явсан. Гэхдээ ингээ бас үр дүнээ л хараад дандаа л нэг юм одоо нөгөө хүмүүс шиг 4-5 хил хассан байх хэрэгтэй юм шиг тий. Тэгчингүүт бас би хоол тал дээр бас яг стрикт байгаа мó гэхлээр байгаа. Тэгсэн мөртлөө бас булимигаа хийчихэд байгаа. Тэгчингүүт болохгүй юм л та. Булимигээ яриад байгааг одоо гэхдээ булимитай хүмүүс зөндөө их байд юм билий. Мэдхгүй байвал булими гэдэг нь юм бидэхгүй. Ингээд яг юм хүмүүс хааштай робити ороор иддэг. Тэр шиг л булимиа робити ороор л гэж зүйлээ таа. Булими гэдэг нь одоо хүссэн бүх юма ингээд атом шиг идэв. Одоо KFC ч гэдэг юм эсвэл доор дэлгүүрээс идэж болохоор юу байна? Бүгдний одоо юугаар үсэж чинь hot dog одоо контмод ч юм уу тиймэрхүү юмнууд цуглуулж идснэ. Тэгээд тэрийг бөөлж гаргадаг юм. Eating disorder-ийн binge eating гэхлээр одоо нэг амар одоо энэ донтолттой идэх гэх юм уу. Тэгээд ерөнхийдөө л хөвчлэн хүмүүс их идчихэл ямар идэж вэ гэсэн тэр чинь ерөнхийдөө binge идэх байхгүй. Тэгчингүүт тэр binge дээрээ энэ зоригтой ингэж хурдан идээд хурдан гадагшлуулж доторхоо бүгдэн гаргана гэсэн л майнд явна шүү дээ. Тийм юмар ажилтдаг тийм бидий. Тэгээд энэ нэг юм би 2 дугаар курсээсээ хойш гэхлээр чинь 19-20 оноос хойш гэхлээр ингээд 5-6 жил үлэн салган явцсан байгаа юм л та. Гэхдээ ганцаараа байсан тохиолдолд илүү төвчин мэдээж гэр бүл дундаа ч юм уу найзууд нөхд дундаа хийж чадахгүй. Гэхдээ бас үнэхээр хааж байгаа тохиолдолд бас хий. Гэхдээ тэр нь зарим үед бол хэрэгтэй юм шиг санагддаг ч. Анхнаасаа тэгээ яагаад контролгүй яагаад ийм одоо контролгүй идэж байгаа тий гэдгийг бас нэг тийм ховдог зан гэж хэлнэ шиг нэг тийм сүнс ороод ирсэн юм шиг л идэж барайл. Тэгээ буцаа гаргадаг нэг тийм бидий. Тэгчгүүд би ингээд дайтлаг бариад тэгэхээр яг баригдаж байгаа болж байгаа гэснээ ингээд тийм хийцгүй байгаа болохоор л одоо нөгөө одоо ингээд фитнесийн яаж ажиллах, уураг авах хэвээр хоолтын талаар бүх мэдээллийг мэдэн заяа. Одоо яг юм допаминтайгаа ажиллах цаг л ирсэн юм байна гэж бодлоо. Тэгээд допамин бас нэлийн үзээтэй шийд байгаа. Тийм тэгээд яг миний хувьд яг юм хотод гидсний ямар нэгэн асуудал байхгүй. Дасгал хийхдээ нэг шантарч бараад байсан бас асуудал байхгүй. Тэгэхээр яг энэ ганц асуудал нь допамин л байгаа юм л да. Допамины бацаг барьший та. Ер нь бол тийм тэр допаминээс болж одоо тэр булимиа эхэлчихэж чинь мэдээж 100% эзэн хоолой 100% гаргаж ирч чадахгүй шүү дээ би ч бас чаддгүй шиг юм байна. Чаддгүй юм шиг байгаа юм. Тэгээд араас нь гутралт явагдана. Тэгтээ нэг амар удаан хугацаанд гутарч чадахгүй ч гэсэн ингээл 1 цаг 2 цаг шалтгаан мингчлээ тий мөнгө олохгүй ээж тэгэл аав ээжийнхээ өгсөн мөнгөөр юм эзнээ гаргаж маргаалаас арай цамаа амьдарч юм даа гэл тэрэндээ нэлийн гутардаг. Тэгсэн мөртлөө тэр нь бас зогсох шалтгаан болдоггүй. Бүр нэг юм даварцсан. Ер нь л нэг амар баян айлын охин шиг байгаад байгаа юм л да. Угаасаач бас баян айлын охин л да. Би ингэж амч одоо нөгөө манай гişүүдийн хүүхдүүд угаасаа нохоондоо гүчигийн хоолны савмаа авч өгч байх нь бас аргагүй юм да. Нэгтээ бас нэг бодлын амар баян айлын охины хувьд тавлангаар амьдарч байна гэдэг чинь бас болж байгаа зү. За энэ жагаа. Гэтэ бас тийм тэгчингүүтээ юу яа. Одоо засъя. Ашиг ингээ хамтдаа засцгаах уу? Хамтдаа ч явах ингээд бичлэгжүүлээд тэг мэдгүй нэг хантал байхгүй болохгүй юм гэж би бодлоо. Тэгээд сая үлстэй янзын готрол шүү дээ. Янзын ч яг өдөр нэг 2 цаг унтцээ. Уг нь 20 минутаас доош л унтдаг хичүүл яг нөгөө юунд орохгүйгээр амар юм замбраагүй ярьж чинь тэг би бас уг нь одоо ярмаар байгаа бас сэдвүү зөндөө байгаа. Одоо ч одоо өдөржингөө юм хийхгүй тэгсэн мөртлөө ингээд амьдрал үдцсэн ч байх уу.
ер нь ийм эрхчлөөд ганц бие амьдралыг амар сайхан ярмаар байгаа байхгүй би бол бас нилээн үдцэн бүр маш чанартай үдцэн болохоор бүх үзэл бодлоо яриад бичлэгүүджүүлээд бичлэгүүдээ гоё эдитлээд тэгээд ер нь бол би бас ингээл ганцаараа байгаа юм чинь баахан бичлэгүүд үзээд тэгээд тэр бичлэгүүдээс зарим нь бүр амар хань болдог байхгүй хань болохоос гадна нөгөө мэдрэмж талаасаа одоо ийм Батөргөд гээд ютуберүүд тэрний бас амар философи ярьдаг гэхдээ над шиг ийм тэргүй амар гоё тэгцтэй ярьдаг. Уг нь бол ингээл бас ингээд ухаарсан ухаарлаа ингээл зүгээр л бас ингээд сууж байгаа л ингээл ярьдаг байхгүй. Гэхдээ миний бас арай л замбраагүй явж байна. Тэгээ би энэчнээс бас ойлголоо л та миний амар хаппи амьдарч ийн бүх юм болж ийн гэж байгаа ч гэсэн миний толгой доторх юм л амар савлгаатай байгаа юм байна. Ингээд ямар ч эмх цэгцгүй савчаал. Тэгээ ийм баа хүн чинь яаж бас консистент байх вэ? Нэг юмд яаж коммитд болох вэ? Тэг. Тэгэхээр юу яа? Сайжнаа юм аа тий. Тэгээд би тэгээ бас нэг асуу биш хассан юм аа. Гэтэ бас амар нөгөө зампик хэрэглэж мэргэсэн хүмүүс чиг ч юм уу амар өсрөнгөө хөвчл гаргаалцтай 100 ньюми гэж гарч ирж мэрмэл л та. Тэгээ одоо энэ оройтаагүй. Одоо 4 сарын 24 болж байна. Одоо 100 болоход одоо энэ нэг 5 сар дуусталтай. Юунд дээр ажиллах хэрэгтэй байгаа бас мэдсэн. Тэгээд энэ бол би мацаг маш сайн чаддаг юм байхгүй юу? Тэгсэн чинь одоо ингээд ганцаараа байж мачингууд тий ажиллах уу нэг юм хийцгүй болчингууд хийц хайж байгаа нь итгэлүүлчихдээ юм л да. Тэгэл жоохон илүү идчихэнгүүт гутам. Тэгээ бол юм яа. Өчтөр бүр эргүүтээд бүр тунаагаараа бөөлж л шүү. Тунаа чи мангар юм чанартай маш зөв хүн байх чинь бас тэгтлээ бас эргүүддэг байхгүй яарна. Тэр одоо яа үглийн зөвшөөрийг маш амьдралын идэвхгүй байна. Хит жаргаа байна бас жоохон зовмоор байна. Монгол улстай ямар нэгэн хувь нэмэр оруулмаар байна. Мэдгүй би энэ философи сонсноос ингээд угаасаа ер нь одоо ажил хийж байгаа хүмүүс одоо нийгмийн сайн дурын юм хийж байгаа хүмүүс аз жаргалууд олчихлаа. Гэхдээ угаасаа л ерөнхий бүх зорилго нь цаадах интеншн нь угаасаа л өөрийнхөө төлөөлөө ааш тэгчингүүд угаасаа ийм өчнөө хүмүүс аам чинь тийм биш тэ өөрийнхөө төлөө гэж бодоод би бас ямар нэг юм хийх ёстой юм байна л да. Гэсэн чинь ингээд би зохион бичлэгээ бас ингэж зохиож чадахгүй одоо нэг жил явцсан л байна л да. Тэгтээ одоо ажлаас гарснаас хойш нэг жил гээд байгаа нь яг үндэ ажил хийсэн миний 3.5 жилийн сүүлийн нэг жил нь бол бас нэг юм ажил хийсэн. Тэгтээ тэр ажил чинь бас нэг тийм амар гайвах юм уу? Яг одоо би ажилдаа гэснээрээ гэр бүл чи юу гэдэг ингээд нэг юм анхаарал байхгүй л ажиллаа юм да. Мэдгүй надад зүгээр юм хамгаалах зүгээр нэрийн хуудас шиг санагдсан. Яг одоо нэг над руу атаклаад байсан хүн байхгүй байна. Одоо өөрөө л жинкэстэй атаклж эхэлж байна. Тийм болохоор ингээд баг өөрөөсөө хамгаалахын тулд туурах ч юм уу ямар нэг бичлэг хий гэдэг юм статус руу орсон байна. Тэгээ бахан ярилцсан чинь өөртөө ярилцсан чинь бас нэлээ гайгүй болж байна. Сая яг 2 цаг унтчаал бас олж юмдээ яваа да гэж бодоод суусан чинь бүр толгой дотор бүр яаж амьдраад байгаа юм бэ? Мэгэл стамерлаг юм аргагүй. Тэгээ яаж би чи юм gratitude гэдэг л амар сайтай. Яаж амьдарч байгаа юмдаа маш хангалуун. Тэгээ ямар ч юм готрох шалтгаангүй байхгүй. Тэгчингүүт яг ийм тэгчингүүт яаж байгаа тийм амбицгүй. Тэгээ тийм бага таалцсан тэгчингүүт багаасаа дээрх нь ямар утгагүй мэдж байгаа, доорх нь ямар утгагүй мэдж байгаа. Ер нь утга учир өгнө гэдэг чинь миний л өөрийн л энэ толгойн дотор явагдаж байгаа процесс шүү дээ. Тэгчингүүт энийг ингээ яг үнэнг мэдсэн байгаа тохиолдолд ингээд яаж амьдраад байгаа юм бэ гэж яг готрахчихсан аа. Ямар ч цаана бас эний төрөйд гоё амьдарч гэж бодож байгаа те. Тэгээд ёо гормон юм байна гэх яг дүгнэлтэнд гормон руугаа ч ихэл туссан л та. Гэтэ яг үнэн заяа бүр үнэн байдгийн юм аа. Угаасаа шинжлэх ухаанаараач батлагдсан бас. Гэтэ бас амар ч юм да тийм мөнгө төнгө бол яаж болох вэ гэж стресстэй алтаж онтож явахгүй ингээд сар болгоно нэг гормонтойгоо эргүүтэй л ингээд Тэгсэг гэдэг нэг. Тийм байна. Ингээд маш гоё амьдрал. Тэгтээ би одоо яа гэж чинь нэгэн жил ингээд цайрсных
би гоё одоо нөгөө 5 богд руу явж үзмээрээ. Тэгээд өөр ч юу алга та. Тэгээд одоо 100 болохоор ч тэгээд хүмүүс ажиллаж авд юм болов. Ямар нэм хийгээд тэгэхээр чинь би тэгээд энэ армийн төвчрлийг бодохоор л өдөртөө 3 цаг гэж дурлаа. Тэр ч асуудал биш л дээ. Залхуураад л байгаа юм л та. За, нухацтай яриа заяа. Одоо булимиг яаж болох вэ? Тэгэхээр юу баг юм? Допамин ба. Тэг яг булимиг хийх гээл яг нэг жоохон илүү идэх гээл ах юм бол өстой жинхэнэ өөрөөсөө ингээд бичлэг буцаад авахгүйгээр ингээд өөрөөс заа ингэх гэдэг. Энийний дараа чи энийг идээд ингэж гаргаад яг гутраад тэгээд ингээд юм болно. Маш ойлгомжтой. Тэг араас нь чи сайн үр дүнтэй байсан уу? Чи амар фитнестэй л яж байгаа тэр гүйтийн зам дээр гүгээд амар сайхан яг сэтгэл зүйн хувьд маш гоё цэнэглэгддэг хэдий ч турах тал дээр угаасаа энэ чинь турахын 5% л эзэлдэг юм баахгүй. 95% дайт угаасаа ойлгомжтой. Тэгчүнгүүт юм л юм та. Тэгэхээр дараа нэлийн тийм энержетик байж байгаа л үсний бодлтын үсний journey яаж үгүй. Тэгээд аяллуудын талах бичлэгүүдээ бас таталж оруулмаарэ. Тэгээд тийм үедээ юмнуудаа хийта. Энийг бас тийм үгс авсан. Ямар хөрхөн. Талаач л мэлээ би цамц гэж захиалсан. Тэгээд хэд байлаа 25 байлаа. Одоо энэ чинээс яг имийг олох гэж 1000 цаг аллаа гэж тэгэл 50,000 төгрөг их байлгүй. Тэгэнгүүт тэмүүгээс нь ганц 2 юм стилийн юм авчихлаад надад бас яг гоё таагддаг юм байна. Нөгөө шин гэдэг шиг нөгөө гадуураа нөгөө өхүүлдэг бодисмодтой биш л бол одоо өгсөн ч яах вэ одоо тэгээд. Миний зүгээр би яг энэ үеийн энэ майнд бүх юм ингэж докюментари байдлаар авч хадгалмаар энэ дээрээс нь бас постлмаар байна. Яа тэгэл бас нэг олигтой биш ч гэсэн бас нарциссист юм шиг байгаа юм. Тэг чингүүтээ тэрийгээ бас YouTube дээр ингээ байлгаж хахад private байдлаар ч юм уу угаас нэг үзээд хүн шалдаггүй юм чинь тэр нь бас аюулгүй амар надаа. Тийм болохоор чаас хэдхэн үздэм чинь гэж бодоод байлгамаар байдаг. Тэгээд бас хариг гэлгүй юу. Ер нь зүгээр ингээд тийм мөрний дээдл хэсэг гадна гэдэг чинь нэг тийм хүн sexually гэж баталгаатай юм байхгүй. Дээрсэн би өөрийгөө бас нэг тийм Өгтөө энэ чимээ амар сатаалж байгаа тийм. Яг юм сүүлийн 7 хоног би бүр амар готарсан за яг үндэ. Зүгээр л гормон хэрэг хүн байсан бол гэж гарч ирж би нэрээ яг ингэж хүн өгнө. Гормон хэрэг хүн байсан бол гэж. Үнээр